Нэгдүгээр санхүүгийн салбарт том өргөн одоо боломжийг нээж. Манай санхүүгийн салбар үндсэндээ 90% нь арилжааны банкнаар тулгуурласан салбар байгаа бол бусад санхүүгийн одоо салбарыг, хөрөнгө оруулалтын сангуудыг, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд цаад болж яах гэж үзсэн зохицуултуудыг энэ хуулиар хүчингү болгож байна. Хоёрдугаар, улс орон нийгмийн эдийн засаг маань 2025 оны хүртэл 90 их найдыг авлаа. Ажлах хүч хүрэлцэхгүй болж эхэлж байгаа. Бүхий салбарт ажлах хүчний дутагдал орж байгаа. Энэ дээр аялал жуулчлал, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, шинэ технологийн одоо энэ салбаруудын ажлах хүчний сар болгон нэмэлтээр төлдөг байсан аж ахуйн нэгжил дарамт иржсэн тэр сая гаруй төгрөгийн төлбөрийг хүчингү болгож байна. Нөгөө тал дээр химийн оюухан дата төв буюу шинэ бизнес Монгол улс ээлтэй бүс нутаг болно. Бидэнд бол энэ бизнесийг явуулах эрчим хүчний одоо баялаг нөөц байна. Цэргэгт эрчим хүчний нөөц байна. Газрын доорхч эрчим хүчний их үүс рүү хангалттай. Энэ агуулгаараа Монгол улс шинэ бизнест үе талгаа нээж байгаа нэг юм бодлого оруулж байна. За ингээд эцэст нь хөрөнгө оруулагчдын гомдол маргааны шийдэх асуудалтай том агч гарна. Энэ арбитраар шийдвэрх эрхийг баталгааж хөрөнгө оруулагчид маш их одоо гомдолтой юм олон жишээ гарсан. Шүүхийн процесс дээр маш олон хугацаа алдаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр хугацаа алдаж байгаа. Төр засгийн одоо төрийн байгууллагууд үйл ажиллагаа холбоотой гомдлууд асар их байна. За энэ болгоны нэгтгэхэд энэ саа доторхыг арилгах, чөлөөлөлт эдийн засгаа чөлөөлөх, бизнес орчныг чөлөөлөх ийм чөлөөлөлтийн бодлогын хүрээнд энэ хууль одоо орж байгаамаа гэдгийг бас мэдэгдэв. За баярлалаа.